Сайн байцгаана үзэгчдээ. Бид энэ удаад дэлхийд дахин тойм хөтөлбөрөөрөө олон улсын үйл явдлаас тойм мэдээг үзүүлж байна. За зүүн хойд Азийн Инх тайван ба хөгжил, Солонгосын нэгдэл, Улаанбаатарын олон улсын дугуй ширээний уулзалтыг энэ 7 хоногт зохион байгууллаа. За дэлхийн 7 улс орны иргэний нийгмийн төлөөлөгчид, элчин сайдаар ажиллаж байсан дипломатууд, эрдэмтэн судлаачид Улаанбаатарын дугуй ширээний уулзалтанд оролцож, зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хангахад бүс нутгийн засгийн газрууд 3 дахь улс орнуудын оролцоог дэмжих, за мөн Америкийн нэгдсэн улс болон Умард Солонгосын эрх баригчдын дэд хэмжээний уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах боломжийг хэлэлцсэн. Солонгосын нэгдлийг Инх тайван замаар хангах цөмийн зэвсгээс ангид байх эцсийн зорилгыг холбох тал дээр санал нэгдлээ. Монгол улс, Оросын холбооны улс, Бүгд найрамдах Хятад ард улс, Бүгд найрамдах Солонгос улс, Америкийн нэгдсэн улс, Британи, Индонез зэрэг 7 орны эрдэмтэн судлаачид зүүн хойд Азийн аюулгүй байдлын орчин өнөөдөр ямар байна вэ? Инх тайвнаар зэрэгцэн оршиж хөгжих боломж бололцоо хэр байна? Хоёр тусгаар болсон Солонгос үндэстнийг нэгтгэх боломж юу нь байна уу гэсэн өргөн агуулгаар өөрсдийн судалгаа дүгнэлтүүдийг хэлэлцлээ. За яагаад заавал Улаанбаатар хотод зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хэлэлцэв? Бүс нутгийн аюулгүй байдлыг хангах чиглэлд Монгол улсын оролцоо хувь нэмэр хэр их ач холбогдолтой байгаа юм бэ гэдэг өнцгөөс бид тойм нэвтрүүлэг үзүүлж байна. За энэ уулзалтын үр дүн гэвэл нэгдүгээр гадаадын төлөөлөгчдөрж Монголын байдалтай танилцсан. Бид нар бол илтгэл тавьж ирэн Монголын давуу тал юу байж болох вэ? Зүүн хойд Азийн одоо чиглэлээр явуулж байгаа бодлогоо биднэрт нэлээд тайлбарлах юм болцоо гаргаж өгсөн. Тэд нар нэлээд юм асууж сонирхож байлаа. Нэгдүгээрт. Хоёрдугаарт бол энэ хурлын талаар гадагшаа мэдээлэл цацах ийм зорилготой ирсэн хүмүүс байгаа. Америкийн хэвлэл билетийн төлөв энэ талаар нэлээд юм гарах юм шиг байна одоо ярьж байна. Гуравдугаарт бол ирсэн хүмүүс бол Монголын талаар тодорхой ойлголттой болохоос гадна буцаж очиод зүүн хойд Азийн чиглэлээр Монголын төрийн бус байгууллагууд, төрийн байгууллага оролцохгүй шүү дээ. Монголын төрийн бус байгууллагууд юу хийж байгаа, цааш яаж хамтарч ажиллах уу гэдэг талаар саналаа боловсруулж эргэж одоо бидэнд мэдэгдэнэ гэсэн. Өөрөөр манай харилцаа бол илүү өргөжих юм болцоотой болж байна. За түүнээс гадна 2020 онд одоо юу хийх үү гэдэг мэднэрч төлөвлөгөөгөө ярьж байгаа, тэднэрч төлөвлөгөөгөө ярьж эхэлж байгаа. Эргэжил жишээл одоо Солонгосын зүүн хойд Азийн асуудлаар, Солонгосын Инх тайван аюулгүй байдлын асуудлаар бас нэг хурлыг одоо Монголд хийлгийа гэж байгаа. Тэр нь бол яагаад гэж нэхэхээр Монгол ер нь хийлгэхээ зэрэг хоёр Солонгос хоёулаа оролцох болцоотой нэгдүгээрт. Хоёрдугаарт манайд бол энэ асуудлыг тодорхой ярих ийм одоо улс төрийн орон зай бий болж байна. Энийг хүлээн зөвшөөрч байна. Жишээлбэл энэ жил бол Улаанбаатарын яриа хэлцээ гэж амжилттай болсон. Тэрний дараа манай цэгэрсэл төрийн бас байгууллага Улаанбаатарын үйл явц гэдгийг бас амжилттай хийсэн. Өөрөөр хэлбэл ийм хурал хийхэд бусад улсууд сонирхдаг болж байна, ирдэг болж байна. Энэ удаагийн хуралд бол жишээлбэл ASEAN-ыг төлөөлөж Индонезийн элчин сайд, гадаад яамны орлогч сайд байсан. Америкт одоо элчин сайдаар сууж исэн юм туршлагатай хүн илсэн. Тэр хүн бол ер нь сүүлийн 2 жил бол зүүн хойд Азийн таглалаар ялангуяа Солонгосын одоо байдлын асуудлаар ASEAN яаж оролцох вэ? Яах вэ гэдэг талаар бол судалгаа гаргаж байгаа. Хэд хэдэн хурал хийсэн байгаа. Тэр одоо хурлын одоо юуны хувьд бол манад ирж оролцож байгаа нэг чухал юм аа. Өөрөөр хэлбэл энд ганцхан одоо Монгол улсуудаа нэг итгэв санаачлал гаргахтаа биш, бусад улсуудыг татж оролцуулах. Тэд нар манай хурлд оролцох ийм болцоотой болж байгаа юм аа. Монгол улс хүн ам цөөтөөч гэсэн маш чухал улс. Мөн Монгол улс цөмийн зэвсгийн асуудалд онцгой байр суурьтай байдаг. Нэгдүгээрт Монгол улс зүүн хойд Азийн бүх улс орнуудтай ялангуяа цөмийн 6 талд хэлэлцээрт оролцогч орнуудтай сайн харилцаатай. Хоёрдугаарт Монгол коммунизмаас ардчилсан тогтолцоонд Инх тайван замаар шилжсэн. Төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт эдийн засаг руу шилжсэн шүү дээ. Эдгээр хүчин зүйл Умард Солонгост боломжит загвар болох боломжтой юм. Гуравдугаарт Монголын цэнхэр сүлд байгууллага цөмийн зэвсгээс ангид байх чиглэлд маш идэвхтэй ажиллаж ирсэн. Бид цөмийн зэвсгийн эсрэг цэнхэр сүлд байгууллагатай хамтран ажиллахдаа таатай байдаг. Жил бүр цөмийн зэвсгийн эсрэг хурал хэлэлцүүлэг зохион байгуулж ирсэн. Энэ хамтын ажиллагаа маань уламжлал болж байна. Бид Умард Солонгосын асуудлыг хэлэлцэхдээ энэ бол дан нэг улсын асуудал биш гэдгийг хүлээн зөвшөөрч ирсэн.
Бүгд л солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохыг хүсэж байна. Энэ удаа бид ганцхан цөмийн зэвсгийг хэлэлцээгүй. Хоёр солонгосыг нэгтгэх, хүний эрхийн байдал, хүнсний аюулгүй байдал гэдээ олон талаас нь ярьж байна. Солонгосын нэгдлийг төсөөлөхөд хэцүү. Солонгосын хойгийн энх тайвны асуудлыг богино хугацаанд шийдэгч боломжгүй. Урт хугацаанд шийдэгдэх байх. Умар солонгосчуудын хандлагыг яаж өөрчлөх вэ? Тэдэнд ойлгуулахын тулд бид баг багаар урагшлаад явж байхад үр дүн гарах байхаа гэж найдаж байна. Миний бодлоор солонгосын хойгийг тойрсон асуудлыг нээлттэй, чөлөөтэй байдлаар илүү их судлах, ярилцах гэж энэ дугуй ширээний уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулсан болов. Хойд Солонгос бусад улстай харьцуулахад жижиг улс. Одоо цөмийн зэвсгийн асуудлыг шийдээд цөмийн зэвсэггүй улс болчих бол аюулгүй байдлын хувьд эрсдэл тулгарна. Умар Солонгос цөмийн зэвсэггүй болчхоор улс орнууд ялангуяа Америк нэгдсэн улс ямар бодлого барих вэ гэдэг тодорхойгүй байна. Ийм учраас Умар Солонгос ойрын үед цөмийн зэвсгээс татгалзна гэдэгт миний хувьд бол итгэлгүй байна. Америк нэгдсэн улс Умар Солонгосыг шууд цөмийн зэвсгээс татгалз гэж хүчлээд байвал энэ бол боломжгүй асуудал, харин тайван замаар иймэрхүү яриа хэлцээний аргаар Умар Солонгост нөлөөлөх боломжтой. Хүчлээд үр дүнд хүрэхгүй. Чингис хааны нутаг Монгол оронд ирсэндээ таатай байна. Монгол улс хөрш улс орнууд болон хоёр солонгостой сайхан харилцаатай. Ямар нэгэн зөрчил тэмцэлгүй. Энх тайвнаар зэрэгцээ оршдог. Энх тайванч улс учраас ийм төрлийн уулзалтыг зохион байгуулахад тохиромжтой байдаг. Монгол улсын зохион байгуулдаг Улаанбаатарын яриа хэлэлцээ зэрэг олон уулзалт, хурал үр дүнгээ өгөөд явж байна. Эдгээр хурал уулзалтууд бол Монгол улсын гадаад бодлогыг ялангуяа энх тайвнаар зэрэгцэн орших хүсэл тэмүүлэл, зорилтыг дэлхийд таниулж сурчлахад гол хөшүүрэг болж өгдөг юм. Хоёр солонгосын асуудлыг ярихаар энэ хоёр улсын ашиг сонирхлыг заавал ярих шаардлагатай болдог. Монгол улс ихэнхэнтэй нь уламжлалт найрсаг харилцаатай учраас хоёр солонгосын энх тайвны асуудалд үүхтөх уламжлалаараач тэр одоогийн улс төрийн харилцааны хувьд ч хувь нэмэр оруулах бололцоотой улс гэж бид харддаг юм. Хоёрдугаарт Монгол улс цөмийн зэвсэггүй бүс гэдгээ дэлхийд зарласнаар олон улс оронд үлгэр жишээ болж байдаг. Цөмийн зэвсэггүйгээр энх тайвнаар цэцэглэн хөгжиж, ардчлал хүний эрхийг дээдэлсэн улс болж хөгжиж болдгийг харуулсан бодит жишээ учраас Монгол улсын хөгжлийн загварыг дэлхийн бусад улсад сурчлахад дугуй ширээний уулзалт нэг талбар болж өгч байгаамаа. Зүүн хойд Азийн аюулгүй байдлын өмнө сорилтч тулгарч байна. Бас стратегийн боломжууд ч гарч ирж байгааг бүгд л хүлээн зөвшөөрч байна. Монгол улсад бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулах, үүрэг оролцоотой байх асар өргөн боломж бололцоо байна. Монгол улс зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хангах чиглэлд идэвхтэй оролцоотой учраас энэ дугуй ширээний уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулсан гэж ойлгож байна. Мөн өнгөрсөн хугацаанд яригдж байсан зүйлүүдийг эргэж харж дүгнэж цэгнэхэд чухал уулзалт болж байна. Нэгдсэн Солонгосын төлөө хүйл явц бол Өмнөд Солонгосын хамгийн том хамтын нийгэмлэг. Бид ард түмний хүчээр нэгдмэл Солонгосыг бүтээхийн төлөө ажиллаж байна. Иргэний оролцоотой нэгдмэл улсын төлөө гэсэн урайтай. Иргэд хоорондын харилцаа улс төрийн үйл явцаас илүү үр дүнтэй байдаг. Иргэдийн хүч бол улс төрөөс илүү хүчтэй нөлөөтэй. Иймд иргэдийн хүчээр Солонгос үндэстнийг нэгтгэхэд хувь нэмрээ оруулахыг зорж байна. Улаанбаатар хотод дугуй ширээний уулзалтыг зохион байгуулж байгаа нь энэ чиглэлд туршлагатай, олон улсад нэр хүндтэй, хоёр солонгостой хоёулантай сайхан харилцаатай Монгол улсын давуу талыг ашиглаж байгаа хэрэг юм. Нөгөө талаар Монгол улс газар зүйн хувьд хоёр солонгостой ойрхон, соёл ард түмний хооронд ойр харилцаатай. Иймд Монголд хоёр солонгосын асуудлыг хэлэлцэх нь илүү үр дүнтэй гэж хардаг. Энэ дугуй ширээний уулзалтын гол зорилго нь хоёр солонгосын нэгдлийг бий болгоход өөр ямар арга хэлбэр байна вэ гэдгийг судалж санаа солилцоход чиглэсэн. Бидний өнөөдрийн хүрсэн гол үр дүн бол зөвхөн цөмийн зэвсгээс татгалзах тухай яриад энэ нь төдийлөн үр дүнд хүрэхгүй цаг хугацаа их зарцуулж байхын оронд өөр боломжтой хувилбарууд юу байна вэ гэдгийг үнэлж дүгнэж гаргаж ирэхэд санал нэгдсэн явдал юм. Солонгосын хойгийн асуудалд бусад оролцогч талуудын ашиг сонирхолд нийцэхүйц хувилбаруудыг гаргах нь зүйтэй гэсэн нэгдсэн ойлголтод хүрсэн юм.
Дэлхийн улс орнууд Монгол улсыг зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хангахад зохих хувь нэмрийг оруулж өөрийн оролцоог идэвхтэй хангах чадвартай улс гэж хардаг. За яагаад заавал Монгол улс зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хангах ялангуяа Солонгосын хойгийн хямралыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцоотой байх нь зүйтэй гэхээр Монгол улсыг зүүн хойд Азийн бүсэд хамааруулж авч үздэг. Монгол улс нь энхийг эрхэмлсэн, бие даасан олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлдэг. Хөрш улс орнууд ялангуяа бүс нутгийн улс орнуудтайгаа найрамдалт уламжлалт сайн харилцааг хөгжүүлж ирсэн учраас олон улсын аливаа асуудалд ялангуяа бүс нутгийн гол асуудал болсон Солонгосын хойгийн байдалд бас зохих нөлөөг үзүүлэх үлгэр жишээ болох бүрэн боломжтой гэж судлаачид харж байна. Хамгийн гол бол Монголын одоо хүчин зүйл гэж юм байдаг юм байна. Монголчууд өөрсдөө энэнд одоо оролцоход бэлэн байгаа юм байна. Энийг яаж ашиглах вэ? Хизээ яаж ашиглах уу гэдэг талаар нэлээд тодорхой ойлголттой болоод явж байгаа. Тэгээд эргээд бидэнтэй бол холбогдно гэж хэлсэн. Эх жилийн үед бол нэлээд чухал жил болно баг. За яг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуул болно. Тэрний найна Америкийн засаг захиргаа хойд Солонгостой одоо харилцах талаар бас тодорхой шийдвэр гаргана баг. Тэр шийдвэрүүдийн нэг нь жишээл одоо экспертийн хэмжээний уулзалт хийх байдаг юм уу? Бүр одоо өндөр дээд хэмжээний уулзалт хийж магадгүй. Тэгэхэд бол Улаанбаатар гэж нэг газар байгаа шүү. Монголын хүчин зүйл гэж байгаа. Монгол ер нь одоо энэ хурлыг хийлгүүл ямар вэ гэсэн тийм асуудал ер нь яригдчих эхлэх юм шиг байлаа. Манай энэ хурл бол тийм юмд л дөхөм үзүүлэх ийм зорилготой байсан л да. Судлаачдын хувьд бол манай байр суурийг тодорхой ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл одоо манайх одоо хоёр Солонгостой хоёулантай нь одоо сайн харилцаатай, дипломат харилцаатай, идэвхтэй гадаад бодлого явуулдаг, цөмийн дэвсгээс ангид статусын талаар нэлээд туршлагатай болчихсон. Гэх мэтийн одоо ер нь тийм нэг нааштай юмнуудыг нэлээд ойлгодог болсон. Зүгээр Монгол одоо ганцаараа нэг их санаачлал гаргаж байгаа ш. Бас тодорхой хийсэн юмтай байна, үр дүнгээ харуулж байна. Тухайлбал манайх олон улсын атомын эрчим хүчний агентлагийн шугамар манай судлаачид хойд Солонгос 4 удаа, Иранд 3 удаа явж исэн. Инспекторын хувьд бол тийм туршлагатай улс байхгүй. Тэгэхээр зэрэг цаашдаа хэрвээ хойд Солонгосын цөмийн зэвсгийг одоо хорогдуулах устгах асуудал яригдах юм бол манайх бол тэрүүнд нь бол одоо мэрэгжилтнийхээ хэмжээнд бас оролцох. Дүрм журмыг боловсруулахад нь ийм юм дээр анхаараа ингээрэ гэж хэлэх юм болцоотой болж байгаа. Тэрнийг үл нэлээд сайн ойлгож явсан гэж бодож байна. Танаа сайхан улсад энэ удаагийн олон улсын дугуй ширээний уулзалтыг зохион байгуулж байгаа явдал бол Монгол улсын бүс нутгийн аюулгүй байдалд хувь нэмрээ оруулж байгаа нэг хэлбэр. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох чиглэл дахиц гараад явж байна гэж харж байна. Энэ чиглэлд Монгол улс бол олон зүйлийг хийсэн. Энэ бол чухал оролцоо, хувь нэмэр мөн. Монгол улсын байршил өөрөө их чухал. Мөн нээлттэй бодлого баримталдаг нь Солонгосын хойгийн асуудлыг ирж хилэлцэхэд бодит дэмжлэг болж байдаг юм а. Нэгдүгээрт Монгол улс бүс нутгийн улс орнуудтай, ялангуяа Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад улс, Япон, өмнөд болон хойд Солонгостой маш сайн харилцаатай. Бүс нутгийнхаа аль ч улс оронтой ямар нэгэн маргаан асуудалгүй. Энэ бол Монгол улс илүү идэвхтэй оролцоотой байх нөхцөлийг бүрдүүлж байна. ASEAN-ы хувьд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижраас энэ хойгийг цөмийн зэвсэггүй болгох үйл явцыг энхэн замаар яриа хэлцээний аргаар шийдээсэй гэж хүсдэг юм. Түүнчлэн хоёр Солонгос нэгдмэд улс болох болов уу гэж харж байна. Монгол улс Америкийн нэгдсэн улс болон бүгд найрамд харчилсан Солонгос ард улсын эрх баригчдын 3 дахь дээд хэмжээний уулзалтыг хүлээн авах боломж бололцоо бий юу гэсэн сэдвийг судлаачид тал бүрээс нь тайлбарлаж ярьж байсан нь Улаанбаатарын дугуй ширээний уулзалтын өөр нэгэн сонирхолтой өнцөг байсан. Ерөнхийлөгч Трамп, удирдагч Кимийн хоёр дахь уулзалт Вьетнам улсад болсон ч үр дүнд хүрээгүй. Тэдний хилэлцээ одоогоор зогсонг байдалд байна. Гэхдээ хоёр талаас дээд хэмжээний уулзалтаа үргэлжлүүлэх талаар харилцсан сонирхлоо илэрхийлсээр байгаа. Хоёр дахь уулзалт амжилттай сайн болоогүй гол зангилаа нь магадгүй хоёр тал ажил хэргийн төвшөндөө харилцсан сайн ойлголцоогүйтэй холбоотой байхыг судлаачид үгүйсэхгүй байгаамаа. Иймд 3 дахь уулзалтыг амжилттай явуулахад хоёр талын болон бусад оролцогч талын яриа хэлэлцээ, харилцсан ойлголцол маш чухал үүрэгтэй гэгдэж байна. Өмнөх хоёр дээд хэмжээний уулзалтыг хүлээн авах боломжтой бус орнуудын жагсаалтанд Монгол улсын нэр дээгүүр бичигдэж явсан. Энэ удаад ч мөн боломжит хувилбарт яригдж байна.
Миний бодлоор Монгол бол уулзалт зохион байгуулахад тохиромжтой улс. Газар зүйн хувьд олон талаас цуглахад хамгийн таатай газар. Албан ёсны болон албан бус уулзалтууд хурлууд хийхэд хамгийн тохиромжтой улс гэж хардаг. Улс орнууд ирээд өөрсдийн сэдвээр чөлөөтэй уулзаж ярих боломж олгодог. Албан ёсны уулзалтаас гадна хөдөө очиод морь унаад амранга нөхөрсөг яриа өрнүүлэх боломжтой байдаг юм. Монгол улсын хувьд өмнөд хойд хоёр солонгостой хоёулантай сайн харилцаатай байдаг учраас Монголын хувьд их давуу талтай. Хойд солонгосын төлөөлөгчдийг Монголд урьж ирүүлээд уулзалт хийвэл илүү үр дүн гарч магадгүй. Зүүн хойд Азийн улсуудын хувьд соёл түүхийн хувьд бие биенээ илүү сайн ойлголцох давуу талтай. Энэ давуу талаа ашиглаад солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэхэд бодит стратеги хэрэгжүүлэх боломжтой гэж харж байна. Миний харж байгаагаар Монголд хоёр том давуу тал байна. Нэг нь Монгол улс хоёр солонгостой хоёулантай найрсаг сайхан харилцаатай. Хоёрдугаарт газар зүйн байршлын тохиромжтой. Хэрв дээд хэмжээний уулзалтыг хийх тохиромжтой газрыг хайж байгаа бол Монгол улсыг сонгох боломжтой гэж харж байна. Магадгүй ерөнхийлөгч Дональд Трамп, удирдагч Ким Чен Унаар Монгол гэрт ирээд нөхөрсөг сайхан уулзалт хийхийг үгүйсэхгүй. Умар Солонгосын тухайд гэвэл энэ улс дэлхийн хэмжээнд аваад үзэхэд жижиг улс. Олон улсаас өөрийгөө тусгаарласан хаагдмал улс учраас Солонгосын хойгийн асуудал нухацтай хандахгүй болохгүй. Энэ улс тусгаар байдал, аюулгүй байдалтай холбоотойгоор дэлхийн том гүрнүүдийн эсрэг сөрж зогсож байна. Нөгөө талаас нь аваад үзвэл хойд солонгосчууд өнөөдөр тайван бус төгшүүртэй нөхцөлд амьдарч байгаамаа. 3 дахь дээд уулзалт Улаанбаатарт болохгүй гэх газар байх. Хэрв Трамп, Ким хоёр Улаанбаатарт уулзахаар бол хойд солонгосын удирдагч Хятадын газар нутгаар дамжиж ирэх боломжтой. Энэ асуудал байхгүй. Харин Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн хувьд аюулгүй байдлын талаас хүндрэлтэй байж магадгүй. Дамжин нисэж байгаа орнууд ч удирдагчийн аюулгүй байдлыг давхар хангаж байдаг учраас үүнд олон талын хүчин зүйл нөлөөлнө. Том улс орны удирдагчдын хувьд аюулгүй байдал нэг номерын асуудал байдаг. Аль нэг талын удирдагч болгоомжлолтой, айдастай байвал мэдээж яриа хэлэлцээ үр дүнтэй болохгүй шүү дээ. Хэрв өөр хөвлөбөр байхгүй зөвхөн Монгол улсад зохион байгуулна гэвэл мэдээж Трамп ерөнхийлөгч ирэх байх. Аюулгүй байдал талаас Америкийн нэгдсэн улс өөрийн цэргийн бааз байрладаг газруудыг сонгох магадлал өндөр. Тиймээс Вьетнам гэх мэт орнуудыг сонгох магадлал нь өндөр гэж миний хувьд харж байна. Миний ойлгосноор Монгол улс дээд уулзалтыг хүлээн авах санал аль хэдийн илэрхийлсэн. Трамп Кимийн 3 дахь уулзалтыг Улаанбаатар зохион байгуулах бололцоотой газар гэж харж байна. Хэрвээ энэ уулзалтыг Монгол улс зохион байгуулахаар болвол бид таатаагаар хүлээн авч дэмжиж ажиллах болно. Миний хувьд Хятад улсыг төлөөлж чадахгүй. Гэхдээ Хятад улсын иргэний хувьд судлаач хүний өнцгөөс харахад манай улс хоёр солонгосыг нэгтгэхийг дэмждэг. Манай хөрш улсууд учраас тайван замаар эргэн нэгдвэл манай улсын улс төрийн байдалд ч эерэг нөлөөтэй байх юм а. Миний ойлгож байгаагаар Хятад улс хоёр солонгос улс нэгдэх солонгосын хойг цөмийн зэвсэггүй болохыг дэмжиж байгаа. Монгол улс зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлыг ярьж хэлэлцэхэд баггүй туршлагатай улс. Практик талаас Монгол улс бүс нутгийн орнуудын дунд гүүрэн болж байна. Мөн Монгол улс цөмийн зэвсэггүй улс. Бүс нутгийн аюулгүй байдлыг хангах чиглэлд хамгийн их санаа зовиндог, өндөр ач холбогдол өгдөгддөггүй бүс нутгийн орнуудын хооронд гүүр болж өгдөг учраас дугуй ширээний уулзалтыг энд хийсэн. Монгол улс хоёр солонгосын харилцааг сайжруулах чиглэлд идэвхтэй ажиллаж, бүс нутгийн аюулгүй байдлын талаарх олон удаагийн уулзалт хурлыг хийсэн туршлагатай. Тухайлбал зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ зэрэг чухал уулзалтуудыг жил бүр хийж байна. Ийм учраас бүс нутгийн улс орнууд аюулгүй байдлын энэ асуудлаар Монголтой ярилцахдаа тааламжтай байдаг. Трамп Кимийн уулзалт Монголд болох боломжтой, Монгол өөрөө тайван улс. Монголд Трамп Ким уулзах уу гэдэг асуудал 2-3 жилийн өмнөөс яригдж эхэлсэн. Энэ бол шинэ асуудал биш. Миний хувьд Улаанбаатар энэ уулзалтыг хүлээж авахыг үгүйсгэхгүй. Миний бодлоор Монгол улс 3 дахь дээд уулзалтыг зохион байгуулахад болохгүй гэх газар байхгүй. Өмнө нь Сингапур, Ханоид уулзсан, одоо Улаанбаатарт хийж яагаад болохгүй гэж. Хаан уулзахыг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Трамп, Умар солонгосын удирдагч Ким Жон Ун нар удахгүй шийдэх байх. Улс орнууд бүгд л энх тайвныг хүсэж байна. Солонгосын хойгийн байдал 2017 онд дайны ирмэгт хүрснийг бодвол одоо маш их зүйл өөрчлөгдсөн. Гэхдээ одоо илүү их зохион байгуулалт, илүү хүчин чармайл шаардлагатай байна. Гэхдээ зарим тохиолдолд хэлэлцээ үр дүнд хүрэхгүй байна.
Хэн буулт хийх вэ? Аль нь амлалтаа хэрэгжүүлэх вэ гэд нэлээд төвөгтэй зүйлүүд байна. Энэ бол нэг дор шийдчих амар асуудал биш. Сорилтууд олон байна. Юуны түрүүнд хоёр солонгосын харилцаа өөрсдийн чиг шугамаар хөгжиж байгаа. Тэр болгонд бид оролцоод байдаггүй. Оролцохгүй зүйл гэж байдаг. Гэхдээ мэдээж солонгосын хогийн асуудлыг хэлэлцдэг ийм төрлийн үйл ажиллагаанд Финьяныг өрдөг. Оролцохгүй нь өөрсдийнх нь эрх шүү дээ. Магадгүй өнөөдрийн хуралдаанд оролцоогүй ч гэсэн иргэдийн хооронд соёл спортын төвшөнд хүмүүнлэг сайн дурын салбарт хамтарч ажилладаг маш олон ажлууд бий туршлагач байгаа. Тэгэхээр өнөөдөр заавал энэ хуралд оролцоогүйгээд Хойд Солонгос оролцдоггүй ирдэггүй гэсэн үг биш шүү дээ. Энэ удаад тэд оролцоогүй ч гэсэн бид дараагийн үйл ажиллагаанд өрж оролцуулах чиглэлд байнга анхаарч ажиллах болно. Улаанбаатарын дугуй ширээний уулзалт бүс нутгийн улс орны төлөөллүүд ирээд тус тусын байр суурийг хилэлцэхэд маш чухал талбар болж байгааг судлаачид онцолж байсан. За тэдний хувьд зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлыг яриад хилэлцээ зогсохгүй тодорхой бодит үр дүнд хүрэхийг зорьсон нь дугуй ширээний уулзалтын гол үр дүнгийн нэг байсан юм а. Өөрөөр хэлбэл цаашид Солонгосын хойгийн их тайвны төлөө бүс нутгийн улс орнууд болон бусад холбогдогч орнууд илүү идэвхтэй ажиллах нь зүйтэй гэдэг дээр нэгдсэн ойлголцолд хүрсэн юм а. Том хөтөлбөрийг хүлээн авч үзсэн үзэгчид та бүхэндээ баярлалаа.